Би Аруулаг сум Хөвсгөл аймгийн Аруулаг сумын Сүмбэр 4-р багийн малчин базарагч мөнгөт юм байна. Би интернет тэгээд хар багнаасаа энд малж байна. Миний малчин болох одоо гол ухтхан бол манай хөгшин их ээж насаараа малчин байсан хүн. Малж байсан. Saya. Nah. Энэ өвлийн цаас одоо ингээд хүндрээд хавар болоход энэ хитэн малаа би унгаалаа энэ бол бас нэлээд идэг унгаач та 10-ыг. Тэгээд үлдсэн эдэн муудаад хавар болоход бүр мууддгийг. Салхи шуурга, цасан шуурга. Бидээс бол тусламж ханд бол хэрэгтэй дээ. Тэр тиймэрхүү ханд санд орж ир мөнгө төгрөг орж ирэх юм бол тэнэгээр амьдралгаа гурил будаа. Тэгээд одоо жичин өвс тижээд энэ эдэн малаа одоо амьд авч үлдэж одоо энэ бидээс амьдралын баталгаа шүү дээ. Тиймэрхүү юм зориулна да. Тэг зарцуулна. Тэгээд энэ мал гэдэг амьтж одоо Монгол орны үндсэн аж ахуй. Тэг магадгүйгээр бол Монгол орн ерөөсөө төсөөлөгдөхгүй гэж би одоо дотроо боддог. Тэгмээ ч одоо хэдэн мянган зуун жил одоо үе дамжуулан уламжилж малж ирдэ шүү дээ мал чинь. Өвдөө идсэн эдийн засгийн цэм тийм ээ. Нэг та хөгшин байна тийм ээ. Хөгшин байна. Ааждын ачаалд идэхгүй, аажд авахгүй. Тийм учраас одоо тэгээд малаас өөр үнэн ч юм байхгүй. Одоо тэгээд нэгч байсан хариулна, хоёрч байсан хариулна. Өөр үнс байхгүй.